За тэгэл 2008 оноос хойш одоо ярьсан 16 7 жил ярьсан юм одоо тэгэл дахиад өгүүлэх нь байж шүү дээ чи одоо яасан ч өгүүлж дуустдаггүй тийм. Тэгээ сая Eagle телевиз надаас нэг ярьцлага авлаа л да. Тэгээ тэрэн дээр л яг өнөөдрийн ер нь ихтгэл лекц бидний ярьцлага ер нь тэд нар суурлаад явцсан дээр байх гэж би бодож байна. Яг үл энэ одоо боловсролын асуудал. Тэгээ боловсрол гэдэг бол одоо монголчууд бидний мөс рүү ороод, шүтээс рүү ороод, амрах руу ороод диплом аваад гараад ирдэг юм одоо ямар ч хамаагүй боловсрол гэдэг бол. Тэр бол зүгээр нэг мэрэгжлийн л явцсан хүрээний л жоохон мэдлэг. Тэгээ дуусаа. Тэгэхээр тэр дипломоо даваад тэр мэрэгжлээ даваад олон төрөл мэдлэгтэй болж болохыг л бид нар одоо боловсрол гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр монгол хүн бол ерөнхийдөө боловсролтой болох боломж бага. Яг мөнгөнд төлөөд тэр нэг лекцэнд сууж хагаад диплом авчдаг учраас тэгээ тэрэндээ хуурцчихдаг тэр дипломондоо. Тэгээ би болчлоо. Тэгээ насан турш одоо ном үзэхгүй сургуулийн дахинд орохгүй ингээд би болчлоо гэдэг. Тэгээд ийм хүмүүс бол нийгэмд маш их аюултай. Ер нь Монгол орнд бол ийм л хүмүүс бидрийг одоо өөрөг шиг хөгжүүлэхгүй байгаа. Тодорхой нэг мэргэжлийн одоо болчтой. Нэг ажилтаа болчихлоо. Нэг төрлөө ороод төрийн албанд очих юм бол ерөнхийдөө болчихлоо. Тэгээд нэг жив авчих байх. Тэгээд яармагт нэг байртаа олчих байх. Тэгээд болчих юм шүү. Хүүхдээ нэг хувийн сургууль оруулчих байх. Тэгээд энэ бүгд чинь бидрийг ингээд ерөөс урагшлахгүй байгаа байхгүй. Ийм нэг тайвширцсан болцсон. Тэгээд урагшлах гээр хөгжлөх гээр жоохон шүүмжлэх гээр ингээд оролдог болж л байна шүү дээ. Тэгээ саяны тэр ярьцлага дээр гол нь ямар нэг байдлаар бидний энэ боловсрол, бидний мэдлэг, бидний сургууль хүмүүжил бүх юм хэлээр дамжиж явагдана. Хүүхэд аавын хэл, ээжийн хэлээр хэлсэн үгсээр дамжиж энэ хорвоо ертөнцтэй харьцна. Энэ хорвоо ертөнцийг өөрөөртөө буулгана. За ааваас одоо ямар өгнөө төрөөд ирвэл аав ямар өглөөнөөс орой хүртэл хэлдэг. Тэр үгээр тэр хүүхэд орой ертөнцийг харж явна. Ээж өглөөнөөс орой хүртэл охиндоо ямар үг өгөлдөг. Ямар үгээр найз нөхөдтэйгөө гэр орныхонтойгоо хамаатан сатантайгаа ярьдаг. Тэр үг тэр өгнүүд тэр хүүхдийг хорой ертөнцтэй хандлагыг бий болгох. Хорвоо ертөнцтэй одоо тэгжил хандана. За тэр хандлага гэдэг чинь бидний тархинд явж байгаа тэр дэмжтэй ийм шүү дээ. Ээж тэгсэн. За тэр энэ бол Монгол ёс. За тэгээд энэ Монгол гэсэн байна. Аав тэгсэн. Ах тэр өгд эцтэй. Агаарт юм шүү дээ. Ямар нэг юм бид нар. За одоо тэгээд тэр тэгж ойлгож хүлээж авсан хүмүүс чинь одоо яах вэ? Гадагшаага яг л тэр ээж аваасаа тэр багшаасаа ч юм уу найз нөхдөсөө гэр орныхноосоо хамаатан сатангаасаа за одоо бидний нөгөө нэрлдэг одоо төрийн ч юм улс төрч гэдэг юм уу нэг нөхдөд байгаа шүү дээ. Нэг тийм хаяг зүүж явдаг. Яг улс төрч бол биш. Тэгээ тэр хандлагаараа дамжуулаад гадагшаага бусад хүмүүстэй тийм зам төрөх гаргана. Японд очлоо тэр зам төрхөө гаргана. Бид нар ч агуу арт. Эдний ч яста бодоо болгож ирсэн. Солонгост очлоо бид нар агуу арт. Хүн эцэг өгч одоо энийг ярьжсэн гээ үсттэй. Ирчээ явсан гэсэн. Болон тарчаад. За одоо яадгийн Казахстан төв газар очвол эдний ч одоо хөөс тэмдэрсэн. Нарийн зогсон. Тийм нэг одоо нүүдэл суудлал гэдэг нэг байлдаантай ном байгаа шүү дээ. Бөөн байлдаа. Юу соён гээрүүлэх, юу одоо ёс суртахуун сургууль хүмүүжил зүгээр л байлдаад ялгаал явдаг. Тэгэд ийм гачин хандлага хүүхдүүд чинь нэгэд үсгэж ирж чинь яг тэрүүгээрээ гадагшаага хүнтэй тэгж харьцаад тийм төрөх гаргаад байгаа байхгүй. Тэгэд амтны шиг болж байгаа байхгүй. Тэгээд тэрэнд нь гадаадынх нь ингээд тааруулж ярьдаг. За энэ нөхөртэй ч одоо давд орчтой ч юу ярьд юм бэлээ. Нийгмийн, хүний амьдралын, нарийн ширийн сэдвэр энэ нөхөртэй ярих юмч боломжгүй.
Тэгэхээр энийг одоо бас нэг жоохон гомдоочихгүй шиг, өлөвчихгүй шиг байх юм тулд яа та нараас ах байсан те. Тэгэхээр ханаа эцэг хөхт. Тэгэл болов. Тэгэл дуусаа. Монгол хүнтэй харьцаа тэгэл дуусаа. Тэгэл Монгол агуу мундаг гэсэн. Тэгэд ийм үлгэр одоо яриад иж болохгүй. Яаж энэ үлгэрүүдээс одоо салах юм бага бүмэд. Одоо бид нэг энэ нэгээр байж хаад их сургуульд төвхөн хичээл дээр Монгол хэлнийхэн одоо юу гэдгийг төвхөн одоо яг тийч хичээл болгоо яриад сууж байгаа шүү дээ. За тэдэн онд тийшээ тарихтаа тэдэн зэрэгтэй хөдөлсөн. Тэгээ би гайхдаг байхгүй. За тэдэн онд тэдэн зэрэгтэй хөдөлсөн юм байж. Тэр зэргүүч одоо хаанаас тэднийг олсон юм. Тэг энэ хараас л одоо тийм үү. Малчтай адуучдыг л цуглуулсан баг. Нааш мөртөө өрөөдөр. Мөрөө оноод өрөөдөр хэдүүлээ явж жоохон бэлхий эзлээ. Гоё штэ. Тэг гой бараа мараа. Брендийн бараа очиж аавыг цуглуулъя. Тэгээд одоо эндээс хөдөлсөн юм уу? Хэдэн мянган нөхөр. Хэвтэхгүй. Хаана цэрэг армийн байшин барилга алга, янз бүрийн балгас алга, янз бүрийн буугу зүсэг, сэлэм хутга хийжсэн дархан одоо юу гэдгийг илүүд дөө ямар ч баримт археологийн олдуур алга. Археологийн олдуур гэхээр өөр бичгтэл юм гараад ирдэг шүү дээ. Тэг ийм маягаар бидний монгол хэл ерөнхийдөө нэг энэ дотор л эргэлдээд байна. Тий. За жоохон цаашлах юм бол жоохон бөө удган юу гэдгийг мухар сүсэг дэлгөө ойртно. Яасан гинэ? Энэ үү? Энд бас нутхан баг мó? Оо тийм биш би ч хэлсэн. Өөш энэ бас их энэ электронууд чи бас биеийн их муу гэдэг шүү дээ тий. Одоо мухар сүсэгт эхэлж шүү дээ. Тэгэхээр ийм юм намайг тойроод ийм яриа явсаар байгаад миний ишигээд ортсон байгаа. Тий. Ерөөсө чи гэдэг чинь хэн юм бэ гэдгийг л асуугаад байгаа шүү дээ. Чи гэдэг чинь тойроод байгаа хүмүүсийн тойл биш болж чадсан уу л гэж байгаа шүү дээ. Тий. Чамайг тойроод байгаа ээж аваахаа толио одоо хүүхдээс тий. Одоо хүүхэд бол яг тэр шүү дээ. Ээж нь яг юу ярьж чинь, аав нь яг юу ярьж чинь. Тэргэл ярина шүү дээ. Одоо тэр чинь хэлд орж байгаа юм чинь. Өөрөөр яаж хэлд орох юм? Чи би монгол хэлд ормоор вэ гэдэг ном шиг суухгүй шүү дээ. Тэгэхээр тойрон хүрээлээд байгаа. Тэндээсээ гаргаж ирээд. За нөгөө талаар яг би гэдэг үг рүү ингээд ороод ингээд ирэхэр чинь бид нар яаж гэнэ? Хэл ямар их чухал вэ? Чи ямар үг хэрглэж гэнэ үү? Тэр чинь чи гэж хэлээд байгаа шүү дээ. Философийн гоё үг гэдэг шүү дээ. Чи яар. Чамтай танилцсан. Тийм учраас би чи оюутан юм уу янз бүрийн ингээл хүмүүстэй уулзгаар нүрээр яриг л сонсдог шүү дээ. За энэ хүн ямар үгнүүд хэрэглэх нь. Үгийн сан ямар юм? Тийм. Тэгээд үгийн сангуудыг ерөөдөө ойлгочих. За энэ хүн бол нэг ийм үгнүүдээр л ярьд юм байна. За энэ үгийг энэ хүнд хэн чихрүүнд хэлсэн байх нь. Эсвэл энэ хүн энэ үгнүүдийг хаана явж байгаад сонсчихсон байх нь. Тэр чинь тархинд орно шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө бидний буруу орчуулад байдаг нөгөө далд ухамсарт орчих шүү дээ. Уул нь чинь далд ухаан байхгүй юу? Өөрөө тийг ухаардгүй. Тэр л ороо сууч шүү дээ. Тэгэл өөрийн мэдлэг тэр үгнүүд нь гарч ирээд шүү дээ. Одоо надаас бол өөрийн мэдлэг сонь үгнүүд гарч ирдэг шүү дээ. Гэзэн нэгэн цагт ээжээсээ ч юм эмээгээсээ ч юм сонсчихсон. Тэнгуут л өөрийгөө одоо тэгэл амаргаа алгаж байгаа шүү дээ. Чи болооч. Яагаад би хэл чухал гэдэг байгаа вэ гэхээр бидний энэ бүх бодол, сэтгэлийн хөдөлгөөн, бүх илэрхийлэл, хандлага, гаргаж байгаа зан төрх одоо юу гэдгийг хүнтэй харьцаж байгаа тэр үг тэр бүгд чинь бодлоор явагдана. Тэр л өгнүүд байвал тэгжил бодно. Тэгжил толгойн ажил. Тэгэл болоо цаашаа байхгүй. Яагаад энэ Монголын яруу найрагч чинь хүмүүс айгуу дуртай байдаг вэ? Яг бол хоорондоо бид нар амьдралдаа өдөр тутмын хэрэглэх ёстой үгнүүдийг чинь бид нар хэлж чаддаггүй байхгүй юу? Нэг нэгэндээ хэлж чаддаггүй, ээж өгөөж хэлж чаддаггүй, аав руугаа хэлж чаддаггүй, найз руугаа хэлж чаддаггүй. Тэгэхээр яхан монголчууд нэг тийм арга зохиосон байгаа байхгүй юу? Яруу найраг шүлэг гэдэг. Тэрүүгээр дамжуулт нэг хэлэх гэсэн юм байна гэдэг. Тэгээд тэрийг сонсож байгаа хүмүүс айгуу гоё. Ямар гоё юм бэ энэ ста нэрээ.
Би хэрэглэхээс айдаг өгнөдөг. Дураараа хэрэглэж шүү. Тэр л яваад байгаа. Тэр өөр юм байхгүй. Тэрс нэг айхтар ухаан цараад сүрхий сэрхий оюунлаг хүмүүс биш шүү дээ. Хөрхий 10 жилээс эхлээд шүлэг бичсэн гингууд л би яг боддог баг. Хөрхий юм хэлэх чадваргүй хэлхээс айгаал зайлгүй шүлэг бичдэг байсан юм байна л да. Тэрс хэлэх хөгжсөн, ном хөгжсөн оронд хизээч тэгж дураараа шүлэг бичдэг байхгүй. Багасаа бүрш бичихгүй. Тэр агуу том хэл, тэр агуу олон мянган номнуудын дунд эхлээд өсөж тэр номнуудыг уншиж хэл бодол бүх юм сэгцэрх хэвээр. Тэгээ тэрнийхээ дараа одоо шүлэг бичиж эхэлдэг байхгүй. Бид нар чинь зөвхөн 8 дугаар ангидаа шүлэг бичээл. Тэр ямар их асуудалтай нэгдэж байгаа байхгүй юу? Шүлгээр л хөөрхий зайлуулна хэлэх гэснээр хэлж шүү дээ. За ийм нэг юм. За нөгөө талаар сая би хэл. За чиний хэл яриа чинь болж чинь шүү явж байгаа. Энийний цаана чи ямар үгнүүд хэрэглээд, ямар зан төрх гаргаад, ямар хандлага чамаараа явагдаад, ямар сэтгэлийн хөдөлгөөн гаргаад, ямар одоо хүмүүжлийн ямар нэг байдлаар чи өөрийгөө илэрхийлээд байна гэдэг чинь эцсээс чи толгой дотор юу байгаа гэдэг чинь шилгэж байгаа байхгүй. Тэгэл болоо. Байхгүй. Яг чам зөндөөх диплом байгаа юм байна. Чамд бүр төрийн сойрхол, төрийн шагналж байгаа юм байна. Тэг чи бүр ардын багш юм байна. Тэгтээ чи толгой хоосон. Яг л би чинь сая яриа гэж сонссон чинь хоосон чинь баригдчихлаа. Ер нь бол нэг олон 10 жилийн миний одоо энэ туршлагаас монголчуудын нэг юм яваад байдیں۔ Тэр бол нүрэн дээр илт байдаг л та. Хүмүүс тэгж боддог байхгүй юу? Би ер нь өөрийгөө бодож байгаагаа хандлага зам төрх бүх юмаа бусад хүмүүст мэддэггүй байх боломжтой гэдэг байхгүй юу? Ямар ч боломжгүй. Нэг сөрхийн гэлэм хэлэхгүй, нэг сөрх өөрийгөө баригдуулахгүй тэгвэл идэх байхгүй юу? Тэгэл дор баригддаг байхгүй юу? Бодломж баригддаг байхгүй юу? Ер нь хүн өөрийгөө нуух боломж бараг байхгүй. Бараг байхгүй шүү. Нэг хөнгөл юм хэлэхээр бүгээл ингэдэг байхгүй юу? Тэр нэг сөрхийг үг хэлэх гээд л ойлгомжтой. Хөөхөн тийм маш их одоо бид нар чинь хүүхдээрээ эсгэгээрээс гараад одоо тэр нэг л Монгол улс чинь ердөө нэг 100 жилийн л одоо нэг асуудал ирж шүү дээ. Тэг бид чинь маш их залуухан улс байхгүй юу? Манай төр, манай засаг, манай энэ улс орн чинь маш залуухан. Дэлхийд дээр хамгийн залуу. За тэгвэл бол одоо агуу төгтөг гэл орилдоод шаралтаад ороод тэр нөгөө мовис сайхан чинь. Яг бол тэдний тарих тэр л хэмжээнд. Тэдний хөргөлдөг үг нь тэр л үгнүүд. Тэдний уншдаг ном нь тийм л номнод байгаа байхгүй юу? Тэгэл болоо тэр аргагүй байхгүй юу? Тэндээс тийм гаралтай хүмүүс гарч ирж тийм юм ярих нь аргагүй. Нөгөө миний нөгөө хэлээд байгаа нөгөө мэрэгчлээсээ хитэрдэг. Хэлнийхэн тэгэл хэл. Хэл гэдэг чинь бидний хэл шүү дээ. Тэдний хэл биш шүү дээ. Монгол хэл гэдэг чинь биднийх шүү дээ. Монгол хэл устдал яана гэдэг солиороод өгдөө. Гүчи сүүлчийн Монгол хүн монгол хэлээр ярьж дуусгах л устдал. Тэс бид нар чачижсэн цагт байж л байна. Тэдэрт ямар ч хамаагүй. Хэлээ хамгаалах гэж шиг. Одоо юу илээ ямар хэл юм илээ хөлмөл юугаад идэг үлээ. Хилтэгээ юу илээ нэг үг байгаа шүү дээ. Малтагаач гэх шиг тий. Гуанти. Хэл Монгол хэлээр их сүрхээ яриад байгаа залуучууд таа байна. Энд одоо кафенд дотор ордог залуучуудыг хараа л да. Бүгд англи ном уншиж байгаа шүү дээ. Бүгд хоорондоо зарим нь англиар ярьж байгаа шүү дээ. Юу нөгөө хэлтэйгээ бол энэ кафе дотор байхгүй шүү. За нөгөө эгийнхаа орд игээр өвчил та хэлтэйгээ болгоо л да. Яаж байгаа ч хэл болчихсон. Хэлний хэл болчихсон. Юу ямар хэл яриад байгаа. Одоо энэ зүүн зүгээр тэр хэлтэйг өрчин даваад онгоцороо өдөржингөө наашгаа солонгосоор нисч орж ирж шүү дээ. Тий. Юу нөгөө хэлийн тэнгэр цэлмэг байгаасаа тий. Юу бүрхэг байсан ч гэсэн онгоцтойгоо нисээд ороод ирнэ. Бөөмөнөрөө. Тий. Юу хэл. За мал бол тэр цаавч махаж байгаа залуучууд байна уу? Тий. Махнаас гаргалдаг шүү дээ. Тий. Би махаддаг. Баг тэргүүрээ гайхуулчих шүү дээ хүнд. Би махаддаг.
Бараг тэргээр биднээс илүү болчихж байгаа юм шүү тэр хүн. Тийм айгүй сүрхий, соёлтой, оюунлаг, дээд зэрэглэлийн дээгүүр төвчнөл хүн биш шүү дээ. Махаддаг учраас. Бид нар махаддаг учраас доогуур зэрэглэлийнхэн та мах идэх юм уу? Иддэг. Тэгэл дуусаа. Би одоо мах иддэг. Тэгээ доогуур зэрэглэл. Тий. Магнаас гарч одоо веган болж дээгүүр зэрэглэл рүү орох гэсэн чинь болохгүй шүү дээ. Энэ харшил уумаар биш шүү дээ. Бас нэг хавирга зулгаачмаар биш шүү дээ. Тэгс нөгөө намайг гэж нөгөө төрөхөд чинь гэжсэн чинь хоньны сүл ичж байгаа юм чи. Өвлөгтэй нэлэх байхад дахиад нэг жоохон гачгарсан чинь хавирганы мах хамраа дахиад ичж байгаа юм чи. Тэгэхээр зурцсаар гал өдөр өнгөрөөж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо миний хувьд бол дээд зэрэглэл рүү очих асуудалтай юм байл. За энэ бүгдийг чинь цаана одоо нөгөө мэдлэг гэдэг л явж байгаа шүү дээ. Тийм. Мэдлэг гэдэг хүчнтэй. Үнэн. За ингээд мэдлэг гаднаас ороод ирлээ. За эний чи яаж ийм одоо тэр хэн шинжил энэ төр гэдэг Монголын зонголныхын энэ төр гэдэг нөхдөд тэр бүх өмнүүдийг чинь монголчлаа хийж байна. Тэгээ нөгөө шинийг нь байхгүй болгож байна. Устгах нь. Гаднаас орж ирсэн. Шал өөр, танин мэдхэн, чухал үгс, том ялал, тайлбар ухагтхан ойлголтуудыг чинь устгах хийдэг. Тэгээ миний нөгөө хэлдэг бүр ингэж оршуулчихдаг. Тэр нөгөө гоё үг хайцсан бэ? Баггүй. Би кафе уумаар байж штэ. Баггүй штэ. Кафе баггүй. Боргол илөө, хорголж илөө. Тэгээ миний нөгөө кафег устгаж байгаа байхгүй. Би ч нөгөө кафег сонсоод аппетит хөдөлдөг байхгүй. Борголж гэсэн чи ямар ч аппетит хөдлөхгүй байгаа юм шиг. Уухгүй. Тий. Би ч ингэ пив гэхээр бас ингэ бүр гачин болдог байхгүй юу. Бүр гар салгалаад би чичрээл. Би уу гэлээ. Нөөд чи айраг болгоо хийцэн. Айраг уух уу? Шар айраг уух уу? Гү би айраг уухгүй пив л умаар бай. Тий. Айраг гэхэр чи би нөгөө зун л бодож байгаа юм чи. Тий. Нөгөө хөдөөнийхэнд очиж залилуулдаг л бодогдож байгаа юм чи. Яаж бидрийг залилдаг блэ? Тий хөрхөөн залилаад явуулцдаг шүү дээ бидрийг. Тий. Колони хугацаа савнд 2 литр ариг хичгэл бид нар лөө шахаад идэх шүү дээ. Тийм тэгэл колони савнаас ариг гудраал залиглал. Тий. Ийм л юм яг яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар яах вэ? Тий. Бид нар ер нь одоо энэ монгол хэлний тайлбар толгойд тэр цэвлийн энэ нөгөө бэмбэрийн чин нөгөө ямар нацагт орж ирлээ нэг баахан нөхдүүдэд монгол хэлний тайлбар толгой гэж нэг бүдүүн цусаа нэг ногоом ном байдаг шүү дээ 30 мянган өгтэй гэд. Тэр бол шал худлаа шүү. Тэрнээс зүгээр холхоо явах хэрэгтэй. Тэр 30 мянган үг байхгүй шүү. Би яг тоолсон. Нэг 3000-аас 4000 үг л байлээ. Тэгээ тэрийг нөгөө нэг аялгуулж байгаагаа үг гээд байгаа байхгүй юу? Ямар ч хэлийг аялгуулж болно шүү дээ. Тэглээгээд бие даасан үг болж болохгүй шүү дээ. Бага аялгуулчаад ор гэл үг байгаа шүү дээ. Тэгэл орлого, оромж, орц болол явчихж байгаа шүү дээ. Тэр чинь 5 шинэ үг болгоод тавьж байгаа байхгүй. Тэр чинь ор гэдэг үг л цаашгаа хуурч шүү дээ. Өөр юм байхгүй. Байгуулах гэдэг үг, байгууламж, байгуулга гэл цаашгаа зүгээр л хуурч шүү дээ. Мэдрэх гэдэг үг, мэдрэл болоод, мэдэрч болоод, мэдрэмж болоод явчихж байгаа шүү дээ. Тэглээгээд өөр үгнүүд биш байхгүй юу? Мэдрэх гэдэг үгнээс л гаралтай үгнүүд явж шүү дээ. Сэтгэл гэдэг, сэтгэх гэдэг үг, сэтгэл болоод, сэтгэлгээ болоод, сэтгэц болоод сүүлдээ бүр сэтгцийн хүчтэй ч гэх шиг. Хин сэтгцийн хүчтэй юм бүү? Бүдэр одоо хайда Улаанбаатараар сэтгцийн хүчтэй хүн. Яг л сэтгэлийн хөдөлгөөн гэдэг чинь тухайн үед гараад маргааш нь алга болчихдог байхгүй юу? Тэг өнөөдөр уурж исэн маргааш ууранд гарцсан л явж байгаа шүү дээ. Тий. Өнөөдөр инээж исэн маргааш инээд нь байхгүй болчих шүү дээ. 10 хоног инеэх юм бол осолтой. Тий зогсоо заагүй. Тий. 2-7 хоног ууртай байх юм бол жоох осолтой. Энэ ганц өдөр уурлах, 2 өдөр уурлах тэглээгээд одоо сэтгцэн өвчтэй үг биш шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бүгд дандаа мэдлэгтэй холбоотой. Одоо психологи гэдэг ямар гоё юу сэтгэл зүй болгоод орчуулсан. Тэгэл дуусаа. Ганцхан сэтгэл биш байхгүй тэгэл ороод ирж байгаа шүү дээ. Гэхдээ психологи гэдэг чинь хүний ухааныг л хэлээд байгаа шүү дээ. Ухаан гэж бид нар юу ярих юм? Энэ л орно шүү дээ.
Одоо тэнд тэгж штэ. Бийгүү сэтгэлч гэсэн би гачийн бичсэн байна штэ тий. Ямар ч бий байхгүй сэтгэл одоо ханаас ч болох юм мэдэхгүй. Тэр бидний дотор ч юу аа? Бид нар бүх нөгөө ээж аваасаа сонссон үгнүүд зэжилсэн зэшлээгүй энэ дотор орчих. За бид нар нэг юм хэлгсэн санаа, өөрийн санаа өөртөө зөвчих шиг. За тийм л байт юм байгаа биз. Бодол орж ирнэ. Өөрийн бодол яаж бодоод байгааг мэдэхгүй. Сэтгэлийн хөдөлгөөний бүх төрлүүд орж ирнэ. Сэтгэлийн хөдөлгөөн бол зөвхөн хүн үзэн ядхаас ахуулаад баярлаж хөөрч наадам хийх хүртэл бүгдээрээ байгаа шүү дээ. Тийм. За ёсор том. Асар том. Ёсор том бол бид нар ярих юмч боломжгүй. Яг бол бид нар чинь нэгэн ардууд биш байхгүй юу? Нэгэн төрөл ардууд биш бид нар биш байхгүй юу? Энэ чинь хойтлоос, уртлаас, зүүн талаас, баруун талаас, баруун урдаас орж ирсэн холимог нүүдэлчдийн хүүхдүүд ингэ сууж байгаа байхгүй юу? Цааш нь ухаан та нар өвөө эмээгийнхаа нэрийг асуух юм бол сонин нэрнүүд гарч ирнэ. Юу нөгөө Монголд цус цэвэр Монгол зонголч гэх шиг. Тийм. Яасан ч цэвэрхэн юм. Цэвэр монголч гэх шиг. Тийм. Тэрний хажууд нэг бохор Монгол байгаа юм билүү. Тийм. Би цэвэр чи бохор нь. Тийм. Тэгэл юм шиг байна шүү дээ. Тийм. За энэ чи юу? Нөгөө мэдлэгийн л асуудал гарч ирж шүү дээ. Тэгтээ тэргүй хүний генетик 98-99% нь самагчтай, шимпанзтай, орангутантай адилхан гэдэг таны мэдхүү мэдлэгийн шинж ухааны номдэр бүгд биччихсэн баг шүү дээ. Тий. Цэвэр цус ариул тэр чинь нөгөө расизм болоо явчихна. Нөгөө юу болоо явчихна. Ойгеник болоо явчихна. Тий. Нөгөө германууд нөгөө цэвэр ариун үндэснийг бүтээн гэдэг дан хийсэн баг шүү дээ. Айлт шүү дээ. Ойгеник гэдэг чинь. За ойгеник чинь Орос болгоод Монгол болгочихор чинь евгеник ч болчихдог лөө тий. Тий. Тэгээ явчихдаг шүү дээ. За энэ ангаах бол аймаар. Та нарт ангаахын тэр мэргэжлийн латин, грек үгнүүдийг, араб үгнүүдийг яаж орчуулж монгол болгосон. Ёо. Тэр бол гэмт хэрэг. Хойч үедээ хийж байгаа гэмт хэрэг шүү. Мэдлэг боловсролоо. Одоо медицин гэдэг үг чинь араб үг явж байгаа шүү дээ. Алгебра араб үг, алгоритм араб үг. Тэ. Шах мат чинь ч гэсэн араб үг явж байгаа шүү дээ. Тэ. Шайхыг мад тавих гэсэн үг явж байгаа шүү дээ. За тэгээ нөгөө шатрын хөлбөр байгаа тэр дөрснүүдээ бас буруу нэрлэлчихсэн. Хүү гэдэг байгаа байхгүй. Тэр чинь хүү биш байхгүй юу? Тариачд байхгүй юу? Урд хамгийн түрүүнд дайнд явуулдаг тариачин, тэмэчин, малчин нөхдөд байхгүй юу? Тэр хүүхэх орнд малчин каст орсон байхгүй юу? Нэг малчин өгчихгүй л. Малчны нийдээл. Тэмэмэмэч гэх шиг. Юу тэмээ ханасаар дэрсэн тэмээ вэ? Морьч гэх шиг. Гэхдээ ханасаар дэрсэн морь вэ? Нэг нөхөөрхөн байхгүй бид нар чинь. Тий, эсгээрээсээ гарч ирээ нэг 100 жилийн дараа хөөрхөн тий. Тэгээд хитрхи хөөрхөн явчихар чинь сүултээ асар их асуудалд орж ирж шүү дээ. Тий, асар их асуудалд орж. Одоо бид хэлэл гэсэн. Одоо бид нар 0 цагаас эхлэхээс өөр арга байхгүй. Ардын хувьсгал бол хойдлын октябрийн хувьсгал, уртлын сүм ятсын хятадын хувьсгал хоёрын нөлөөгөөр энд болсон. Гол нь манж нарыг Монгол улсаас хөөж гаргах байсан. Тэр бол цагаан Орос манж хоёрыг хятад улаан Орос хоёр нийлж чад хөөж гаргасан шүү дээ. Тэгээ баахан манжлаар нарыг устгаглаа шүү дээ. Тэгээ тэргээ бидрийг устгасан эсэргүүний юу хэлбэгдүүлэлт гэдэг байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Ихэнх нь манж төвд лам нарыг устгасан байхгүй. Тэгээ лам нар ч хоорондоо зодтолтой буудалцаад бүр хажим болсон шүү дээ. За энэ гандан бол бүр амар болсон гэж байгаа байхгүй. Өчигдөр би нэг гандан мэддэг нөхөртөө яриа суужсэн чинь энэ гандангийн тэр 21 оны үе чинь хашаануудын дунд орч ирсэн зүгээр ингээл суугаал хормоогоо ингээл нөгөө юм гаргацдаг гэсэн юм л шүү дээ. Тэ? Тэр чинь нойл гэж мэдэхгүй. Тэг сүүлд нүх ухаж тийшээ чи тэр нөхрөө нэг явчаад өгдөө гэдэг болсон баг гэж байгаа байхгүй. Тэг нэг харахгүй шүү нэг лам нөгөө годомжингаас хотсон байжсэн чинь тэр үеийн нөгөө Оросын консул орсууч үржээд бид нар чинь соёлжуулах гэж үлээ үзлээ шүү дээ. Тэг нөгөө машинтай харахгүй годом руу орж тогч чагаад нөгөө ламын чинь хусаа хийцсэн байгаа юм чи. Нөгөө ч чисаас уцаа ингэ бичсэн чи. Тэгээ нэг ламыг дайрсан бөө ажил болсон гэж байгаа байхгүй. Тэгээ сүүл рүүгээ ер нь бол хашаануудын завсраар ингэ сууж яхаа одоо болоо гэх тэрийг боловсон гэж байгаа байхгүй. Яг нөгөө талд аягүй хэрэгтэй болсон байгаа байхгүй. За тэгэл өндөр хог ямар хэсэг та нар мэдэн шүү дээ. Тэгээ тийм байжгаад өнөөдөр бид нар цагаан даавууд игсэж хагаад орон дээр унтдаг боллоо шүү дээ. Гэхдээ яаж орсууд бидрийг ийм болгов? Бурхан байна. Нөгөө бүү үзэгдэх шиг.
Амар ахгүй юу? Бид нар чинь хүн төрөх, хүн үхэх, хүн өвдөх, хүн зовхтой харьцаж чаддгүй артсан байхгүй. Яг бид нар чинь шашингүй артсан байхгүй. Шашин бид байхгүй. Бид чинь бурхангүй артсан. Шашинтай бурхантай байсан бол бид нар асар оюунлаг, ёс суртахуунтай байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь бид нар байхгүй. Бид сайн муугийн ялгаа мэдэхгүй. Чадж байгаа юм дарга алгал гэж шүү дээ. Чи энийг одоо мундаг яваад нь яагаад атархаад байгаа юм бол гэж шүү дээ. Тэр дуусаа шүү дээ. Тий. Хөнгөтэй хүн. Чи одоо сурж бахан дипломтой. Тий. Чиний баян чи хаанаа байгаа? Мэдлэгтэй хүн баян л байх хэрэгтэй шүү дээ гэдэг. Юу яриад байгаа юм бэ? Одоо Америкийн тэр MIT юм уу янз бүрийн ихтэй сургуулиудын Германы ихтэй сургуулиудын тэр том профессорууд чинь баян биш шүү дээ. Тий. Биш шүү дээ. Цалингаа авал ажиллах л явж байгаа хүмүүс шүү дээ. Тэр цалингаа аваад ажиллаа хийж байгаа юм хүнийг одоо тэгж донолж шүү дээ. Баяа ядгаа. Бүр ялгарчихсан. Эцэг үлээ нэг аамныг сайдгсан шүү дээ. Би сургууль нэг олигтой сураагүй, нэг хичээл тоодгүй, ном зам уншаагүй. Тэр би өнөөдөр сайд болцсон л явж шүү дээ. Гайхамшигтай байх шүү дээ. Бид нар тийм хүмүүсээр удирдуулж шүү дээ. Тэд нар одоо биднийг аваад явах юм гинэ. 94. Чадахгүй шүү дээ. Тэд нар аваа өгдөөж авч явж чадахгүй. Тийм амьддаг бид нар чинь тэгээд эдрийг аваад яваач ээ. Сайн сайхан хууль, сайхан бүтээн босголт хийгээч ээ гэл тээ. Өдөөд бол бид нар ч одоо улан та нар бол өдөөд энэ лекц рүү метрогоор яваад ирэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тий. Айл хэдий чи баригдчихсан юм шүү дээ. Тий. 7 8 онд ч л бүр бид нар зураг макет энэ төр үзүүлээдсэн шүү дээ. Одоо ингээ метро ингээд явах юм байгаа. Тийш яваа. Зарим нь нэгс. Тэгээд билетний мөнгө нь хэд байх юм бэ? Бүр үнэн дээр хүртэл ярьцдаг гэсэн шүү дээ. 2000 төгрөг байхад болно энэ төр гээл. Арай үнэтэй юм биш үү энэ гээл. Тий. Удаа болгож шүү дээ. Бүр барих байдгаа газрынхаа нөхөөж ухаагүй байхад билетнийхаа үнийн асуудал дээр хэрэлдээд эхэлж шүү дээ. Доор нь комментэн дээр. Тий. 2000 байх юм уу 3000 байх юм уу? Бүүмэд. Тий. Тэр ийм хүүхдэрээ ийм хөөхөн артсан байхгүй юу? Аюу хөөхөн. Санаа өөлгөн гэдэг шиг. Дээрэж доорож. За хоёр дахь том одоо 21 оны хувьсгал бол ерөнхийдөө энэ хоёр урд хойд хоёр том хувьсгалууд гараад тэр дэлхий бужигчсан байсан үе тэр үе. Тэр бид нар тэрэнд хамрагдчих таараа. Одоо эсгийн хэртэ хичнээнч нуугдаад хаалга биш тэр үе чинь ямар хаалга байсан биш нөгөө эсгийг унжуулдаг эсгийг байлаа шүү дээ. Тэгээд балт шиг морь унаад уул руу гараад тэг хан хэн тэрөө морьтой зүхтаагаад ерөөсөө ямар ч хэрэггүй. Тэг ард чинь хан хэнтэй байхад чи баригдчихдаг өөдөг юм да гэдэг шүү дээ. Ямар ч нэмэргүй. За 90 он бол ерөнхийдөө бас хүн төрөлхтөн дотор явагдсан маш том өөрчлөлт бужигнаан байсан 90 он бол. Тэр өөрчлөлт бужигнаанд бид нар яах чаргагүй тэр шуурганд өртөөд тэрний нэг хэсэг болсон. Тийм. Ерөнхийдөө нэг Европт бол яг та 68 онд Emancipation гэдэг залуучууд оюутнуудын хөдөлгөөн болж ирсэн байхгүй юу? Ер нь хуучууд авторитет дээдлийн одоо хуучууд хуучин ёс хуучин уламжлал хуучин зан заншлаа эсэргүүцсэн оюутан залуучуудын хөдөлгөөн 68 онд урж ирсэн. Ялангуяа Францын социологчид, Германы социологчид бол сайн мэднэ энийг. Тийм. За философч бол тэр төрөнд явж ирсэн. Яг бол марксизм нэлээд тэр дотор яригдж явсан. За тэр ингээд явсаар байгаад нөгөө Европод зүүн Европ сурж ирсэн Монгол оюутнууд чинь тэр чинь сонссоор байгаад өсөө ортургуулад хос жинсмийн өмсөд тэгсээр байгаа тэгээд 70 80 онд Монгол руугаа ирээд тэгээ ерөнхийдөө жоохон дээд төр янз бүрийн утаагаа зөрчилтэй гадаадын залуучуудаас бас урчсан төртөөгөө төрсөлдөг юм байна гэдэг. Тэгээд тэр чинь явсаар байгаад 90 онд ер нь нэг тэрний нэг сүүлч Монголоор дайрч өнгөрсөн юм байна. 68 оны тэр Европ болсон үйл ажиллагаа. Ер нь залуучууд бол тэгтээ тэр анарх байдаг. Хөгшчүүдэд ер нь жоохон дургу байдаг. Тий. Би тэгээ та нарыг зориуд уураач нүрэх гэдэг ингээд сахал махлаа усахгүй шүү дээ. Тий. Хөгшөөний хараа та нар уурлаарай. Цагаан сахал, буурал сахал хараа та нар уурлаарай. Тий дургу өрөх ёстой шүү. За тийшээ айхтар юм заагаал одоо тэрийг яриач л гэдэг над руу. Тий. Гэт ийм л юм одоо явж байгаа. Тэгээд 90 он бол ерөнхийдөө барууны ертөнцийн одоо асар том социалист систем рүү дайрсан дайралт байсан.
Тэгээ тэрэнд нь Горбачев хууртаад, перестройка гэж хууртаад социалист системээ барууныхантай хамтарч нураасан. Тэгээ хоморгонд нь бид нар явчихсан. Уул нь бид нар социализмд нэг хэсэгтэй хэрэгтэй байсан. Яг бол тэр чинь нөгөө бүтээн босголт явагдчихсан байхгүй ёс суртахуун хүмүүжил ядаж нэг цагаан даван дээр унтдаг болоод нэг 10 жил болж исэн байхгүй юу. Тийм. Ер нь нэг 50 жил тэргээр явсан бол өдөрт бас арай нэг жоохон гайгүй байх хэвээр. Тэгэл өдөр чинь нөгөө хувьчлал бүгдийг нураагаал хувааж идэл тэгэл үлдэрч байхгүй. Ерөнхийдөө эрэгтэйчүүд ажилгүй болгочихсон. Тийм. Комбинат, үйлдвэр, боловсрол, шинжилгээ ухаан устна гэдэг чинь эрэгтэйчүүд ажилгүй болно гэсэн үг байхгүй юу. Ер нь бол эмэгтэй хүмүүс бол голдуу одоо совилогч, туслах ажилтан юу гэдэг тэр юун дээр л одоо барууны орнууд ч юм уу, Японы орнууд ч юм уу орнуудад дандаа тийм явж байгаа шүү дээ. Эмэгтэй дандаа арталд төшөж тулаж явдаг. Урагшаага бол эрэгтэй хүн зүтгэдэг. Бид нар ч нөгөө зүтгүүрүүдэд устгаа хийцэн байхгүй юу. Тэгээ нөгөө зүтгүүрүүд нариг марханд ороосоо ороод тэгээд зарим нь тэгээ нөгөө хаа маха зөөгөөд тэгээ ихэнх нь одоо энэ Скандинави орн, Америк, Герман за тэгээ Солонгос руу нэлээ явсан баг. Одоо гадуур л явах. Тий. Та нар бол яг тэгээд авч үлдсэн нөхдөд байх шиг байна. Ингээд болчих шиг тий. Тэгэл яг юу л яриад байгаа нь орчуулах гэдэг ямар их хэцүү, ямар их хосолтой. Маш хэцүү. Одоо би эрхчлөө гэдэг үгийг одоо эрхчлөө тэгшэрх шударгас гэсэн 3 үгүүд дээр чинь гацчихж байгаа байхгүй юу. Шударгас нь болохоор ёс гिचдэг. Тий. Тэгшэрхий чинь одоо юу лээ? Үндсэн хууль дээр тэгш байдал энэ төр явж байгаа шүү дээ цаад болж. Ийм хоосон толгоонууд үндсэн хууль хийсэн байгаа байхгүй. За эрхчлөө гэдэг дээр эрх яваад идэг. Тэгэхээр нэг тэгш байдлыг нь зориуд би тэгш ирэх гэж ном дээр бичиж байгаа байхгүй. Нэг бол энэ 3 ойлголт гуруула ирэх байх хэвээр. Эрхчлөө, тэгшэрх, шударга ирэх. Шударга байх ирэх. Өгөөл гуруула ёс байх хэвээр. Чөлөөчөөс, тэгшээс, шударгаас. Энд чинь асар том онлын мэдлэгийн асуудал байхгүй. Зүгээр нэг мөйсийн хоосон толгоонуудыг үгээр тоглодог. Тэгээ ямар ч хамаагүй байхгүй. Тэгээ нэг Бямбан Эренчингээс үүдэлтэй нэг юм нэг хинэрхэл ингээ монгол хэлийг ингээ баллаа хийж байгаа байхгүй. Хэлнийх нь л болоо тэгээ бидний бүгдийг будаа болгоно гинэ. Мэргэжлийн салбар руу дайран орж ирж мэргэжлийн үгнүүдийг үнгүү, цэнгүү миний хэлээд байгаагаар оршуулж шүү дээ. Тэгээ өөрснөө мундаг болоос очих байхгүй. Тэгээ биднийг баахан борголж уулгаад шар айрганд согтоогоод гадил жимс идүүлээд одоо тэгэл гч юм одоо тэгэл орчуулах юм бол юу лээ үхрийн ямар юм ч гинөө вирусыг үхрийн юу гэсэн бэлээ үхрийн мемний юм ч гинөө латин үгийг бүр гэдэг замраг бол за грекийн одоо ямар гоё өгнөд байгаа тэр онтолог этик медик бүгд грек өгнөд психолог ч бүгд грек гал педагог ч гэсэн грек гаралтай явж байгаа гайдаяа гэсэн тэр чинь бодоо болгоцсон. За тэгэл латин үгээр ороход ирэх юм бол бүр хачин нэг экзистенциализм гэдэг чинь оршихуй энэ болгоод л бүр алаа ичиж байгаа шүү дээ. Социологи чинь нийгэм судлал юу гэнэ социологоор л явах хэрэгтэй. За философч яг хаа өөрөө жоохон осолтой. Яг бол артан болгон өөрийн философио нэрлсэн нэрлэгээнүүд байдаг. Тийм. Одоо философи гэдэг чинь грек үг яваад байгаа шүү дээ. Би бол ер нь бол философч гэж бас хэлж болохгүй. Яг бол болохгүй. Яг бол чи грек юм яваад байгаа байхгүй. Тэгэхээр бидний өөрсдийн одоо цэцэн гэх юм уу, мэрэгэн гэх юм уу тэгж хэлсэн дээр байхгүй юу. Тэгээд цэцэн молорч гэдэг юм уу. Зөвхөн мэрэгэн дээр баха, мэрэгэн молорн дээр баха. Мэрэгэн ард энэ гэдэг хэвчээ тийм. Тэгээд философч бол грек юм яваад байгаа. Юунууд хятадууд юм уу, энэхгүүд энэ төр бол философч гэж хэлэхгүй шүү. Өөрснийх нь үг хэрэглээд байгаа шүү дээ. Өөрснийх нь онлынхаа үгнүүд хэрэглээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бол надад бол тиймэрхүү нэрнүүд бол нэг зүгээр л юм байна. Тэгээд яг бид нар орчуулах гэж ингээд үгнүүд сайхан үгнүүдийг ингээд дэмий болгоод яг одоо миний дургуцаад байгаа юм тэр байхгүй юу? Яг бол шин ямиг шинээр нь мэдээ гэж хэлгээд байгаа байхгүй юу? Одоо бид нар радио гэдэг байсан багт ч аягүй зүв байхгүй юу? Театрыг театр аягүй зүв байхгүй юу? Аягүй зүв байхгүй юу? Янз бүрийн тийм үгнүүдийг тэргээр нь л явуулсан байдаг байхгүй юу? Одоо түрүүн би Японы нөгөө эмэгтэйчнийг ярьслаа өгөөд
одоо месор шүлгэлдэг гэж байгаа байхгүй. Тэр месогоор л байлгасан дээр байхгүй юу. Тэгэхгүй бид нар чинь тийм үү? Одоо бор шил энэ төр шиг гэдэг нь шүү дээ. Эсвэл ногоон шилч гэдэг юм уу? Эсвэл холимог шил энэ төр гэж орчуулах гэдэг шүү дээ. Тэгж болохгүй байхгүй. Месо ч месо байж ээж месог сонсонгуудаа аппетит нь хөдлөх хэрэгтэй байхгүй юу? Энэ дотор unconsciously ухаангууд дотор судсан байгаа шүү дээ. Месо амттай гэсэн. Тэг бид зэрэг байхгүй болгочих шүү дээ. Тэр яавал одоо энэ л одоо бидний практик ажил яваад байгаа. За өөрч би юу ярих гэж бодвол. За яг ерөнхийдөө үг болоо тийм явчихна. Мэдлэг бол тэр юм явчихна. Толгой дотор чи юу байгаа чи тэргээрэл яа. Тэргээрэл үгээ хэлнэ. Тэндээс чинь л үг гарч ирнэ. Яаж заллаад нэмэрхүү, яаж хүний үгнүүдийг давтаж хэлэх гэж оролдоод хэрэггүй. Тий одоо нэг цуврал лекц унших гэж зөндөө олон хүмүүс гарч ирлээ ш. Нэг 90-аад онд сүүлчээр 2000 оны ихээр тэгээ нэг л лекц уншаад алга болцсон ш. Нөхдөч. Тий цуврал лекц уншиж шалахгүй байхгүй. Ерөнхийдөө нөхдөд нэг л одоо том лекц хостой юм лээ. Нэг аваад тэгэл хоёр дахь байхгүй болчихд юм байлээ. Тэр явал энэс энэ тусч байгаа байхгүй. Хосч байгаа байхгүй. Оол нь ингээ зарлцсан байдаг. Монгол эрдэнэ цуврал 10 лекц, цуврал 25 лекц зарлаад байна. Хали би бас нэг цуврал лекц уншиж. Нэг сан хосч явал хоёр дахь нарах болчихж байгаа шүү дээ. Гадаад руу одоо ажиллаар явцсан ч юм уу, хөдөөгөр ажиллаар явж байгаа ч юм уу. Ер нь яг биеийн таар байгаа ч юм уу тий. Тэгэл алга болчихж байгаа шүү дээ. Эсвэл ээж юм би юм уу? Монголчууд чинь гоё шалтгаан мэдэн шүү дээ. Оюутнууд лекц уншиж байгаа. Ээж чинь дандаа муудчих тий. Тэг юм юм. Энэ дэхтэй зүйл юм. Тий. За ийм эдлэг танин мэдхүү орчуул ер нь нэг ерөнхийн нэг зургийг л би ингээд гаргалаа шүү. Тий. Тэгэхээр 21 он бол нэг тийм байсан. Орос хятадын хувьсгал орж ирсэн. 90 онд бол социализмыг нураахсан барууны капиталистуудын Америк болон Английн амар том системийн том дайралт бид нар рүү орж ирсэн. Одоо энэ Соросын сан чинь тэдний одоо гар хөл шүү дээ. Бид нар орж иж бол бид нар бол өстой самартсан. Тэгээ өнөөдөр бид нар уул уурхай орон. Тэг газараа ухаад юу гарч ирнэ вэ? Тэргээ булаацалтаад, зараад, баяжаад тэгээд баян болоод тэгээд явцдаг. Тэдрийгээ бас дээдс мэдс гэдэг байгаамаа. Тийм. Ямар нэгэн дээдс багт. За өнөөдөр яг 2025 онтой бид нар яг 30 жилийн дараа, 30 гаруй жилийн дараа нэг генерац дуусаад нэг үе бүтэн үе дуусж шүү дээ. Тэгээд одоо шинэ үе эхлэх гээд байж байна. За энэ шинэ үе бол одоо интернет гар утастай зарим нь iPhone-то насчилсан интернетөд явж байгаа. Тий. iPhone тэр хоёр яг нэг онд төрсөн. Тий. За эднийг одоо яах вэ? Яаж энэ Монгол улсын ирээдүйг гаргаж ирэх вэ? Яг нэг цалинтай болсон, нэг живтэй болсон, хоолтой болсон. За энэ тэнд бас нэг тэрэлж ч юм уу, зайсан ч юм уу бас нэг ашаа ашинтай болсон нөхдүүд бол одоо тэр ирээдүг л ярилцах болсон байхгүй. Одоо энэ дахан цаас дуулыг тойроод байж байгаа намаас төрсөн тэр бөмбөнүүд одоо нэг Улаанбаатар руу орж ирэх хэрэгтэй байна. Тэгээд жинхэнэ 0 цагаас эхлэх хэрэгтэй байна. Яг бол 90 онд ч юм уу 21 онд ч юм уу тэр үед бид нар хувьслаа хийсэн улс орноо өөрчилсөн гэдэг байгаа байхгүй. Өвш шүү дээ. Одоо бид нар яг 0 point яг 0 цагтаа ирсэн байгаа шүү. Тэгмээс бид нар одоо хэлнээсээ эхлэх гээд байна шүү дээ. Яг үгнээсээ эхлэх гээд байна шүү дээ. Би нэг үг хэлээд за одоо тэгээд юу хэлээд байгаа. Би зүйл гэж хэлсэн хүнд би маш их дургу. Танаас миний хайр гэдэг зүйлийн тухай асуудаа ч гэж. Одоо юу яриад ямар зүйл яриад байгаа юм бэ? Энэ сонин зүйл байж гэж. За тэгээд өгүүлбэрийг дандаа юм гэж дуусгана. Тий. Тэр нөгөө янз бүрийн хүмүүс чинь тийм юм энэ төр надад бичээд байгаа байхгүй. Гүчи надад юмаа болооч яасан юмтай нөхрөө гэж бид гэж байгаа шүү дээ. Тий. Өгүүлбэр хизээч юмар дуусгаж болохгүй шүү дээ. Хиний юм бэ гэж одоо. Тэрний юм уу? Өөлгөөрөө дуусгах хэрэгтэй шүү дээ. Тий. Цаг болцсон уу? Цаг болсон уу? Хэдэн минут байна? Оо тийш дээ. Яг үнэ. Тийш дээ. Нөгөө орчуулгын юмуд явж байгаа шүү дээ. Тэг би ч одоо нөгөө нэг гэр орныхаа ажилтаа зурлцаар байгаас чи ярихаа марцчихсан байна шүү дээ. Галтгоо ярьсаар байгаад. Энэ усыг Монгол өгдөг. Тий. Тэгээ яг Монгол философч би ч яг физикийн хөрөлөнд ажиллаж байсан. Физик сайн мэднэ л дээ. Тэгээд тэндээсээ Герман явж ирсэн. Дараа нь ер нь энэ мэдлэг бүх мэдлэгийн цаад үннийг нь олё гэдэг философи руу орсон байхгүй юу? Тэгээд физик надад бүх үннийг хэлж чадахгүй байсан байхгүй юу? Сандал нөгөө нэг Стивен Хокинг гэж нөхөр байлаа шүү дээ, тий.
ямар богинохон түүх энэ гэсэн нэг юм. Тий. Тэгэл бид нар бол нэг том дэлбэрэлт болоод бид нар үсцсэн гэсэн нэг тийм хөөрхөн үлгээр ярьдаг байлаа шүү дээ бид нарт. Тэр чинь яг нэг христийн шашны нэг гад эхлүүлсэн гэдэгтэй адилхан юм яриад байгаа байхгүй тэр нөхөрч юм. Тий. Тэгээ тэрний өмнө юу байсан бэ гэдээ асуухаар одоо хариулж чадах байгаа шүү дээ. Тэгээ том дэсрэлтийн өмнө юу байсан юм? Тэгээ яг сүүлийн үед бол онолчд бол Стивен Хокингийг бол ер нь бол хөөрхөн амт их гиний юм ярьжээ. Универс бол огторгоо бол үргэлж байсан гэдэг рүү одоо яваад байна шүү дээ. Тэг үргэлж байсан гэдэг рүү яваад байна шүү дээ. Тэр дэсрэлтийн өмнө ч байсан. Тийм. Эчнэж дэсрэлт болсон бүм гэдэг рүү физик одоо яваад байгаа. Тийм. Тэндээс нэг физикч ингээл ах шиг байна. За ингээд би чинь нөгөө физикийн салбартаа жоохон тэгж жагаад жоохон таны мэдхүүдэд зурлаж жагаад тэгээ тэнд үнэн гарч ирэхгүй болохоор философт үннийг тийшээ явсан байхгүй. Тэгээ тэр дотор очиод маш их гоё байсан. Гэртээ ирсэн юм шиг байсан. Би чи энтхий хүн байсан шүү дээ. Ямар гоё юм бэ. Тэгээ яг баахан номнууд уншаад. Тэгээ яг эхлээд би нэг философийн доктор хамгаалчаа. Тэрнээс өмнө чинь техник технологиор бас нэг германд доктор хамгаалсан. Тэгээ ерөнхийдөө таны мэдхүү мэдлэг философи энэ хоёрыг юм холбоод амьдралаа явуулж хагаад тэгээд одоо дуусыг төгсөе гэж утсан байхгүй юу. Тэгээд төгсгөл хүртлээ. Тэгээд тэн дотор надад юу чухал байсан бэ гэхээр за би учир зүггүй нэг ном орчуулад ямар ч утгагүй гэж утсан байхгүй юу. Яг орчуулах гэсэн чинь өгнөд болохгүй байсан байхгүй юу. Словар тавилаа. Герман монгол хэлний словар тавиад монгол герман хэлний словар тавиад орчуулах гэсэн чинь болохгүй байсан байхгүй юу. Тэр словар тэр төлөвч чигээс ямар ч хангалтгүй байсан байхгүй юу. Оюуны өндөр түвшинд ном орчуулахад. За болидо гэдэг хайцсан баг. Уул эхлээд би чинь физикийн ном орчуулах гэж байсан. Тэгээ TOEFL гэдэг нэг Английн нэг Америкийн нэг философч байсан. Физикч байсан. Стивен Хокинг гэсэн би нэг орчуулах гэж оролдоод тэгээд болоог байхгүй. Яг бол монгол ном болчих гэсэн байхгүй. Нөгөө юм гэдэг рүүгээ явчих гэсэн байхгүй. Тийм юм. Тий. Окторгоо бол тийм гандаас өссөн юм гэж гэсэн байхгүй. Тэгэхээр тэгж болохгүй шүү дээ. Юм гэчгээ чинь дуусчих гад шүү дээ. Тий. Болов уу гэж л дуусгах хэрэгтэй байхгүй өгүүлрүүд. Энэ миний маш их ном тийм болов уу гэдэг дээр явж байгаа шүү дээ. Тэс чи би чи эргэлзээд байгаа юм биш байхгүй. Цаад таны мэдхүү хүн төрөлхтний мэдлэгийг би чи хүндэтгээд байна шүү дээ. Тий. Тэгэхээр одоо дураараа юм гэж болохгүй шүү дээ. Философи бол тийм юм гэх гэдэг шүү дээ хүмүүс чи. Тэр юмыг та хэлээд өгч гэдэг шүү дээ. Юмтай хүмүүс юмаа шаардаад байна шүү дээ. За тэгээд тэндээс яг философи номнууд орчуулах гэж бас нэг оролдоод Кантын номыг орчуулах гэж нэлээд оролцсон юм. Бас бүтлгүүцсэн байхгүй. Яг бол Германы Vernunft гэж үг гэдэг байхгүй. Тэгээд тэр Vernunft гэдэг нэлийн тийм бурханлаг, шашинлаг тэндээс нэлийн тийм гаралтай үг байхгүй юу. Тий ер нь бол маш их өгнүүд одоо теологийн гаралтай байдаг шүү дээ. Философи өгнүүд. Тэгээд за энэ ухамсар гэдэг үгээр бол яхаа орчуулж болох юм байна. Чи жоохон ухамсартай байлдаа гэж байгаа нь бол Seist du bitte Vernunft гэдэг үг яваад байгаа байхгүй юу. Чи жоохон ухамсартай байлдаа. За англиар бол яг ухамсарыг бол англичууд reason гэж орчуулад байдаг. Reasonable. Be reasonable. За яг ухамсар гэдэг. Тэгээ байж чи буйс руу өрөөдсөн. Одоо энэгээр байж л байгаа. Оюун ухааны шинжилгээ мэдлэгч гэлөө. Нэг өвгөн өөрхөн 80 эртэл өвгөн л орчуулсан юм шиг байлээ. Тэгээ бид энэ шүүмжлэх за одоо юм шиг зүгээр. Өвгөн ч одоо зүрхөнхөн зогсож байлаа шиг зүгээр. Ганц ном орчуулад хөөрцөн тийм үү яачсан явж яхад нь аманд нь юу дүүрсэн явж яхад нь хөрхөн амтныг бас зүргийн өргөд явах гэд би тэр талаар юу ч хэлээгүй гэсэн. Тэг мойсх рууч би нүглэхэ болцсон. Хөрхий тэгэл тэд чинь цалин аваад явж байгаа юм билээ шүү дээ. Тэгэл ардаа гэрүүл мэрүүлдэ. Эсвэл ажлаасаа гарч ирсэн тэр үе чинь тэгээ би ч одоо гайш цаана 2 дугаарыг өөхөж зогж байгаа шүү дээ. Тэг ээжийнхаасаа мөнгө авах гэсэн. Тэр хүүхд төрхий ээжийнхаа толгой муутагаас болж баларч болохгүй шүү дээ. Тэг аавхаа боловсрал муутагаас бөө шагнал тийм ардын багшийн гэдэг юугаар нь тэр хүүхэд баларч болохгүй шүү дээ. Тэг төрийн сойрхолт цолноос нь болоод. Тэгээ би тэнд ер нь бол маш их осолтой болгоомжтой байх хэрэгтэй байна. Гэт ер нь 3 цагаан ном дээр нэг жоохон Кантыг нэг орчуулж жоохон оруулах гэсэн. Ер нь бол Кант гэж энэ Германы философч бол ингэж бодсон юм байна шүү. Тиймээс би ертөнц бодол мэдлэг гэдэг дээрээ тэр номон дээрээ бодол гэдгээр нь ер нь Кант ингэж бодож, Хорвог ингэж бодсон байна, мэдлэгийг ингэж бодсон байна. Ер нь хүн гэдэг бол одоо тэр чинь хэлээ физик und ансих гэсэн хоёр юм байгаа байхгүй юу? Тий. Тэгээ тэр нь болохоор юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө юм бол яг одоо энэ байгаа юм бол энэ шүү. Энэний цаана жинхэнэ одоо үнэн бас байгаа шүү гэдэг тэр яваад байгаа байхгүй философт. Тий. Өөрөөр хэлбэл
бид нар чинь нэг үг хэлж шүү дээ. Тий. Үг хэлж шүү дээ. Тэр үг чинь одоо яг бодит байгаа тэр бодит юм ингээд нэрлэлсэн үг үү? Тийм үү? Тэр юм нь байхгүй зүгээр бид зөвхөн бидний бодолд явдаг ойлголт уу? Тэр чинь аюул чухал байхгүй юу? Одоо ёс суртахуун гэхэд бид нар хайгаад олохгүй шүү. Гэхдээ бид нар энэ дотор явдаг. Зөвхөн үгээр явдаг. Энэ хоёрын ялгааг чинь манай одоо энэ хэлнийх нь гээд байгаа энэ одоо мууис зүйлс шинжилгээний актив гэдэг чинь ингээд холиод идэх байхгүй юу? Наад философийн ойлголтууд чинь дандаа абстракт энэ дотор үүсдэг, бүтээгддэг юм аа. Тэгээд тэр чинь цаашаа юу болдог вэ? Мэдлэг болдог байхгүй юу? Тийм. Анх одоо философч чинь тэр одоо материч гэдэг юм уу, хүний ухаанч гэдэг юм уу, хүний бодолч гэдэг юм уу, мэдрэмж гэдэг юм уу, санаа гэдэг юм уу, энэ бүгд бол ямар нэг байдлаар тийм үү байгаа. Гэхдээ харуулах боломжгүй, үзүүлэх боломжгүй. Гэхдээ үг гэдгээрээ, ойлголт гэдгээрээ энд явж байгаа. Абстракт. За тэгээ абстрактыг бид ч одоо нэг хийсвэргээл гараад тавьчих шүү дээ. Абстрактаар нь орчихгүй. За нөгөө талдаа нөгөө конкрет яг энэ факт тий бодит. Тэгээ энэ хоёр ч маад ерөөсөө яг мэдэхгүй ингэж яваад байт. Тэгээ би шин тэр бодол гэдгээсээ Кантын бодол гэдгээрээс Кант ингэж бодсон байна. Кант ингэж таныг мэдхүүтэй ажилласан байна. Яг цаад үннийг бол бид нар бол олохгүй юм байна. Бид нар өөрсдийнхөө энэ хараа, мэдрэмж, мэдрэлийн эрхтнүүд өөрийнхөө танин мэдхүүн багжаараа тэр юмыг мэдчлээ гэдэг юм байна. Тий. Энэ л хэмжээнд. Цаад жинхнийг бол бид нар бол мэдэхгүй, мэдж чадахгүй. Яг бол бид нар зөвхөн л энэ хорвоотой өөрийнхөө таван мэдрэлийн эрхтнүүдээр л харьцаж байгаа. Юу сонссон, юу харсан, юу амталсан. Одоо германууд болохоор ваарне мөнгө гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тэр ваарне мөнгөөс хэрхэн бид нар энэ ертөнцийн хорвоо ертөнцийг хүлээж авч байд. Энэ хүлээж авсныхаа хэмжээгээр бидний ертөнц рүү харах харц маань янз бүр байна. Тэрийгээ болохоор Кант Weltanschauung гэдэг байгаа байхгүй юу? Wie wir die Welt anschauen. Хэрхэн бид нар энэ ертөнцийг харж байна вэ? Ийм хоёр юм Кант тэр чинь маш их ярьдаг байхгүй юу? Тэгээ явсаар гал дуустай. Сүүл би яг Хайдеггер орчуулсан, Фром орчуулах гэж оролцсон, Сартр руу жоохон орж ирсэн маш хэцүү байдаг. За тэгээд тэндээсээ за одоо тэгэл ер нь бол бодсоор байгаад таамагласаар байгаад, баримжаалсаар байгаад одоо hypothesis гэдэг шүү дээ, тийм үү? Баримжаалсаар байгаад, таамагласаар байгаад, явсаар байгаа тэр таамаг тэр бүгд чинь мэдлэг болчихсон үрт юм байна. Knowledge бол. Яг л тэр бүх тархинд эргэлдэж байгаа бүгд чинь хүний тархинд маш том стресс үүсгдэг байхгүй юу? Одоо тэр стрессийг яаж давах вэ? Би дөнгөж төрчөөд өдөрт насалчаад би зөвхөн нэг ном уншаад зөвхөн нэг YouTube дээр лекц сонсоод юм уу? Түүний жоохон англи хэл сурчаад би мэддэг болчлоо гэх бол өстой одоо юу гэдгийг одоо харлагын энэ төр гэдэг бүр бага насандаа сонсч байсан үгийг хэрэглэх юм уу хаашаа. Тийм л юм болж өөрөх байхгүй юу? Тийм. Гэхдээ одоо миний үгнүүд одоо шинжлэхдэх хэвээр тэр энэ одоо хууч үгнүүдээс би одоо бас салаагүй явж шүү дээ. Харлага марлага ч гэх шиг. Тэгээд тэр мэдлэг гэдэг чинь тэр Эйнштейн одоо Айнштайн нэг чулуу гэдэг байгаа шүү дээ Айнштайн. Тэгээд тэр чинь яаж тэр хүн тэр их янз бүрийн Кантаас үүсэлтэйгээр бодсоор байгаа бодол нь ажилласаар байгаад ерөөсөө энэ хугацаа гэдэг чинь энэ орон гэдэг чинь абсолют биш relative юм байна гэдэг чинь гаргаж ирж байгаа байхгүй юу? Абсолют орон гэх юм бол эндээс дарахаа явхад 250 км 250-аар л байна. Окторгууд энэ хоёрын хоорондох зай яг шулуун шугамар 250 км гэдэг шиг байх боломжгүй байна л гэж байна. Яг бол том биетүүд өөрийнхөө ойролцоох оронгуудад нөлөөлөөд тэд нэгэ далига дахиад явчихдаг юм байна. Гэдэг рүү явж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нь relative гэдэг нь бол тухайн тэр системээс хамааралтай гэсэн үг байхгүй юу? Бицүүх систем гэдэг байгаа шүү дээ. Чи ямар цэгээс хамааралтайгаар тэр хугацаагаа хэмжсэн тэр орон хэмжсэн гэдэг байгаа шүү дээ. Би одоо орон зай гэж хэлэхгүй байгааз. Тий. Би ч орон гэдгээр л явна. Space гэдгээр нь яваад байгаа байхгүй юу? Зай гэх юм бол distance болчих гээд байгаа байхгүй юу? За цаг хугацаа гэж би хэрэглэхгүй хугацаа гэдэг байгааз. Тэгээ хугацаа гэдэг нь нөгөө time гэдгээр яваад байгаа байхгүй юу?
Цаг гэх юм бол энэ watch болчих гээд байгаа байхгүй. Тий. Тэгэхээр бас үг айгүй чухлаа. Бид нар бол ер нь монголчууд манай Монгол улсаараа энэ үгтэй маш их замраагүй ханддаг. Ер нь монгол хэлэндээ, монгол үгэндээ их хүндэтгэлгүй. Үгийг ерөөсө хүндэтдэггүй бид нар. А би чинь монгол хэл болон монгол үгийг маш хүндэтдэг байхгүй. За энэ үгийг бас ингэж хамаагүй хэрэгжүүлж болохгүй. Болио. Тэр юм уу тийм. За. Тэгэл гараа ивчих шүү дээ. Яаж надад чинь мэдлэгийн тухай ярьж байгаа юм уу тийм. За. Тэгээ гараа ивчих шүү дээ. Стивен Хокинг тийм би ном уншижсэн. Айгу сонирхолтой ном байдаг шүү дээ. Гараа ивчих. Тэгээ болоо. Би бол хийсэн шүү дээ. Би хийсэн шүү дээ. Тэгээд Эйнштейний тэр нөгөө relative гэдгээр явж байгаа. Яа бид нар бол харьцангуй онол гэж орчуулсан. Тэр яа гэсэн мохоо удлаа орчуулах шүү. Юу ямар харьцангуй. Тэгж өрөөсөө хэлээгүй. За тэгэхээр олонлог энэ төр гэл математиктаас буруу орчуулад байт юм ба. Тэр чинь set гэсэн үг байхгүй юу? Тэр чинь олонлог гэсэн. Олонлог гэж plural байхгүй юу? Plurality байхгүй юу? Нэг нь болохоор singularity байхгүй юу? Тэнд л олон явж байгаа. Олонлог дотор чинь олонтой ямар ч хамаагүй. Нэг юм хоёрхан ч байж болно. Set basket гэдгийг set яваад байгаа байхгүй юу? Setting онол. Том онол гэдгийг германууд тэргээ Mengen theory гэдгийг. Том онол. Mengen theory. За ийм орчуулга руу орох гэж нэлээд будилж яг මේ 3 цагаан номон дээр байгаа. Эхний номон дээр бол тий ертөнц рүү бид нар хэрхэн хараад хандаад ертөнцийг хүлээж аваад тэр тухай бодоод тэгээд тэр бодлоосоо цаашгаа мэдлэг рүү хэрхэн шилжиж байгаа тэр шилжилтийг ертөнцөөс бодлоос мэдлэг гэсэн тийм шилжилтийг явуулсан. Тэгээд тэрэн дотор яг бас миний өөрийн хэрхэн тэр тухай уншиж бодож тэрэн дээр ажиллаж тэндээс янз бүрийн дүгнэлтэнд төрсөн. Аюу чухал. Тэр Монгол орн бол ерөөс энэ тухай ном бичээчгүй юм байна лээ, ном бичдэгчгүй юм байна лээ. Тэгэл аахан л одоо түүх ормоо л бичдэг юм байна лээ. Тэгээ гадаадын ном орчуулахаараа тэгээ нөгөө Google Translator явцдаг. Тэгээ Google Translate чинь амар шүү дээ. За одоо тэгээд нөгөө AI artificial intelligence руу орно. Тэгэхээр одоо тэр монгол өгнүүдийг одоо яах юм бага. Яа. Одоо энэ нөгөө гачин тойл өчгөдөө тэр өгнүүдийг орчуулсан шүү дээ. Intelligence гэдэг оюун гэж орчуулсан явж байгаа. Эхлээд эдгээр чинь оюун ухаан гэж орчуулдаг гэсэн. Тэгээд би шөмжилсэн баггүй та нар одоо болж наа чи хүний ухаан наад чинь зүгээр техник. Техникт хүний ухааныг шууд хацуулж нэрийг өгч болохгүй шүү дээ. Тэгээд биш нэг хиймэл оюун гэж явсан чи өөрхий зайлаа одоо бас жоох хиймэл оюун гэдэг болчиход байгаа. Одоо оюунаа явандаа байхгүй болох хэрэгтэй. Intelligence болох хэрэгтэй. Одоо нэг IQ-гийн intelligence чинь тэндлээ явж байгаа шүү дээ. Энэ чи техник юмнууд байхгүй. Зүгээр цээжилтгэл юмнууд байхгүй. IQ өндөртэй хүүхдүүд зүгээр цээжилтгэл хүүхдүүд байхгүй юу? Маргааш мартчихсан байхгүй юу? Одоо энэ цээжилдэг хүүхдүүдийн тэмцээнүүд явд юм байна шүү дээ. Тэгээд 2 3 хүүхдүүд очиод айхтар цээжилчихсэн. Тий одоо асуухад мартчихсан л явж байгаа. Цээжилдэг чинь тухайн үед л цээжилдэг байхгүй юу? Тэгэл мартчихдаг байхгүй юу? А бодох юм уу, танин мэдхүү чинь өөрөө тэрнтэйгээ маш их зөрчилддөг учраас мартагддаг байхгүй юу? Тийм юм явж байгаа шүү. Тэгэхээр тэр одоо энэ дижитал ертөнц рүү ороод artificial intelligence руу ороод ирэхээр intelligence гэдэг чинь ер нь техник intelligence-тэй байх ч боломжгүй. Тий. Тэр artificial intelligence чи юм бодохгүй шүү дээ. Сэтгэл хөдлөж байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө жоохон тэнэг шүү дээ. Artificial intelligence чи. За одоо ChatGPT дээр одоо яах юм мэдэхгүй. Одоо та нар бол ер нь залуучууд бол бүгд л одоо хэрэглээд эхэлсэн баг. Тий, дипломын ажлаа ChatGPT-гээр хийж байгаа баг. Гэхдээ яг юм мэддэггүй хүнд бол гоё. Бэлэн сайхан. Тий, хоосон толгоонууд бол сайхан шүү дээ ChatGPT. Надад бол хэрэггүй. Би чинь ChatGPT-гээс илүү юм чи. Тий, одоо ChatGPT чи бүгдийг мэдгэж биш шүү дээ. Одоо бүгдийг мэдгэж болчих юм бол бурхан болчих шүү дээ. Тий. Одоо Google бас бүгдийг мэдгэж биш шүү дээ. Тий. За Google ч явахдаа ерөнхийдөө худалдааны юу болчлаа шүү дээ тий. Commerce чиглэл рүү явчлаа шүү дээ. Уул бидэд хэрэгтэй байсан Google таны мэдхүн одоо өөрчлөгдчихсөн. Нэг юм хайчаар тэгэл дараа нь зүгээр тэрийг явуулаа л гэдэг. Энийг авах уу гэл. Тэгээ ChatGPT дээр одоо ямар монгол үгнүүдийг тэнд хэрэглэх юм бүүн бит. Одоо энэ мөс юм энэ гадуур боловсролгүй нөхдөд одоо ChatGPT artificial intelligence-ийг хийгээд явж байгаа шүү дээ. Та нар боддоо. Тэд нар ямар тойл бичиг хэрэглэж байгаа бол монгол хэлний англи монгол хэлний хаална шүү дээ. Одоо бүр замбар үүдэлд орно шүү дээ бид нар одоо. Төрснөөс айдаг байхгүй.
Ямар үгийг одоо бодол гэж орчуулах уу? Ямар үгийг санаа гэж орчуулах уу? Ямар англи үгийг тийм үү? Мэдлэг гэж орчуулах уу? Ямар англи үгийг оюунлаг гэж орчуулах уу? Ямар англи үгийг сэтгэлийн хөдөлгөөн гэж орчуулах уу? Ямар англи үгийг санаа гэж орчуулах уу? Одоо санаа гэдэг үг чинь англиар орчуулах нь маш хэцүү шүү дээ. Тийм англи үг байхгүй шүү дээ. Санааг орчуулах байхгүй шүү дээ. Яах юм бэ мэдгүй. Одоо тэгэл бүгд ажилдаа орсон байна гэсэн. Хэмэл оюуныхан. Тэгэл одоо биднээс мундаг болох байх. Бид нар одоо тэгэл дугаал болох байх. Бид нар дугаалах байх. Тэ? Ажлах байна да одоо тэгээд. Маш их ажил байна да одоо тэгээд одоо ажиллах юм уу бөмбөд. Тэг яг та бид нар ч яг та тэгээд нэг тиймэрхүү юмыг аваад төсөл ягаал очиж гарын өсөж зуруулаад тэгэл данс руу мөнгө ороод тэгэл тэг хитэн төрхтэй болох гэсэн л юмнууд яваад идэг шин. Тэгэл тэрнийхээ дундуур тийм юмыг судлана гэж ийш төвшөөний сэдэл. Тийм үү тэг гадааднаас нэг хүнийг авчирч буудал муудал байлгаад энэ нөгөө нэг жоохон цаг агаар магаар тэрэлжи мэлхий хад задаа харуулаад тэгэл буцаачдаг шин. Энэ хэдэн доллартай үлддэг шин. Одоо тэрлийн угдах бах. Artificial intelligence гэдэг. ChatGPT-гээ нөхдүүдийг нэг жоохон авчирч нэг жоохон эргэлдүүлээд тэг ганц хоёр хөрхөө октуудаараа яадгийн юм зөөлгүүлээд орчуулга хийлгүүлээд тэг одоо энэ зунаал юм болох байх. Одоо энэ зуныг би бити болоосаа л гэж бодож байна. Тэг одоо жуулчдын одоо онгоц онгоцоор ирнэ шүү дээ. За тэгэл тэд нар ч одоо орчуулагч гэл явна шүү дээ. За тэгэл зунжинга энэ одоо бүх баарууд чинь одоо зогсоо цаг ажиллана шүү дээ. Таанц баар, яадаг баар, игдэг баар, тийм үү, цамцаа тайлдаг баар, гутлаа тайлдаг баар, тийм янз бүрийн баарууд байгаа шүү дээ. Тийм нүдний шилээ авдаг баар энэ төр тий. Тэгээ тэд нар бас битүү болох байх энэ сүнжингаа. Солонгос, Японы өвгчүүд зүгээр наашигаа тэгэл хуйлраал орж ирнэ. За Европын, Америкийн цагаан эрстэн тентхийн эрчүүд, 50 гарсан эрчүүд одоо хуйлраал орж ирнэ. Энэгээр одоо нөгөө манай тэр нөгөө хэн байгаа юу гэж орж ирнэ. Нөгөө нэрийг хэлээл орж ирнэ тий. Нөгөө бидний нөгөө гой нэрнүүд байдаг штэ. Тэр нэрнүүдийг хэлээл. Тэрнтэй уулзсан, интернетээр танилцсан, өөртөө нэг танилцсан энэ төр гэл. Тугаах нэрнүүдэд байгаа. Энэ зунаас амар юм болно. За тэгээ нөгөө мотоциклтонгод ороод ирнэ. Битүү мотоциклтаа давхна. Дугуйтангууд ороод ирнэ. Битүү дугуйтаа давхна. Годомжаар одоо тэгэл дугуунд мөргүүлээл мотоциклтаа ируулаад гачлан болох байх бид нар. За тэгэл гадаадынхан ороод ирчих. Бүх хоолны газрууд үүрэх байх. Хоолны үн нэмэгдэн, супермаркетуудын үн нэмэгдэн тий гачин болно. Би хэлээд байгаа шүү дээ. Гадаадын зуулчид та нар энэ жилдээ энэ зундаа та нар гэртээ байж хах тэхүү гэдэг байгаа шүү дээ би. Энэ жилдээ гадаадын зуулчид гэртээ байж хах тэхүү. Бид нар эндээ нэг жоо уучраа олмоор байна. Тий Улаанбаатар хотод би нэг уучраа олоод аж амьдралаа бид нар нэг зохицуулмаар байна. Тэгэхгүй бол орж ирэл одоо нэг юм уу хэдэн өөрхөн цэцэг сэвэр шиг октоодыг мэн тэгэл аваа явчих шүү дээ. Одоо зайсангаар дүүрэн байдаг гэсэн шүү дээ. Өөрхөн октод. Тийм нөгөө оюутлагын сайхан нөхдүүдийн л одоо юм шиг үлээ. Одоо юу гэж хэлэх юм? Ил амраг гэх юм уу? Тийм. Concubine гэдэг нэг хятадын үг гэдэг шүү дээ. Манайханд татвар юм гэж буруу орчуулдаг байхгүй. Тэр чинь ил амраг гэсэн үг байхгүй. Тийм. Амраг нь ил, авгаан мэддэг, гэрийнх нь мэддэг. Нийгэм мэддэг. Ил амраг байхгүй. Бид нар чинь ил амраг мэддэггүй, далд амраг л мэдэн шүү дээ. Хугацаа болцсон. Чи цагаа харсан чинь хугацаа болцсон байна. За нэг иймэрхүүл байж шүү дээ. Тэгээд одоо болий доо тий. Гоо яг одоо асуулт нэг байхгүй ч тий. Тий. Асуулт байхгүй байна. Тий. Байхгүй ч тий. Дараа хойлоо биш тий. Ийшээ гарч чагаад тий айрг ууж ягаад. Хэвээ гоё асуулт байна. Тий айгүй чухал асуулт. Тий чээс бас тэгж байгаа бас айхтармаа малчин bay шүү. Тий малчиндаа муухай асуулт тавьж шүү. За малчин би хариулъя. Тий. Бурхан уу. За яг бид нар нөгөө талыг бол мэдж байгаа. Тийм үү? Кристин,
шашин одоо Европын тэр нөгөө монотеизм гэдэг шүү дээ. Тэгээ ганцхан гадтай, Байбалтай тий. Тэр бол тэдний хувьд бол тэд нар бол гад нь одоо байгаа байх. Тий. За би энд байгаа Хятадын ард Энтхэгийн хойно Япон ойрхон, Казахстан ойрхон, хойдолд Орос, Бурят ойрхон ийм газар би бурхан ярина гэвэл Азийн л бурхан гэсэн ойлголт ярих байх. Энэ бол яг Перс үг гэдэг байгаа шүү дээ. Персээс гаралтай. Одоо бид нар чанд мани манига өршөө гэсэн нэг мани гэсэн үг яваад байдаг шүү дээ. Тэр чинь Персэл үг юм байлээ те. Галын бурхан явдаг. Тэгэхээр бурхан гэдэг бол зөв надад бол бурхан байх боломжгүй. Тий. Би бол бурханыг ер нь байсан бол дээр гэж боддог. Яг бол арт түмэнд аягүй хэрэгтэй. Гэхдээ би шашин шилэггүй шүү. Тий. Шашин чинь бурханаас тусдаа юм яваад байгаа шүү. Тэр бол бүлэг хүмүүс, байгууллага, компани тийм үү? Одоо Монголынхоор бол групп. Тий. Би одоо гандан групп гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгээ салбар охин сүмүттэй. Тий. Хамгийн том охин сүм нь болохоор одоо амар баясгалан хийж байдаг юм уу тий. Хар орны Эрдэнэ цууч хийдэг юм уу. Зөвхөн арт түмэнд бол би бурхан заавал хэрэгтэй гэж боддог. Би бол яг бурхангүйгээр ер нь явсаар байгаа дуусчих байх. Тийм. Тэгвэл байгаасаа. Тийм. Яг бол Францын нэг зохиолчийн нэг гоё ном байдаг байхгүй юу? Улбек гэдэг, Мишель Улбек гэдэг. Тэгээ тэрэн дээр тэр номон дээр өөрийгөө гол дүр болгож бичсэн ном байхгүй юу? Тэгээд манай чинь атеист бурхангүй байхгүй юу? Тийм. Атеист бурханг яадаг, үүсгдэг. Тэгсэн яг үхвэ болоод ирсэн чинь тэр орман дээрээ өөрийгөө христийн шашинд орж байгаагаар орманоо дуусгадаг байхгүй юу? Тэгээ нөгөө нэг юу номын сонирхч байсан хүмүүс үгүй та яагаад тэр орман дээрээ шашинд орчих вэ гэдэг жбайгаа байхгүй юу? Тэгсэн чи. Үгүй юмыг айж үтгэ хойд нас байж магадгүй шүү дээ. Тийм, тий. Тэгэхээр өнөхөдөө та бурхантай бурхангүй юу гэвэл би яг тэрэнд л хариулж байгаа байхгүй юу? Юмыг айж үтгэ бурхан байдаг баг. Тэгэл болоо. Relative. Философийн өнцгөөс.